Амрын гэр үзэгчтэй цагдаагийн байгууллага алба багчдын үйл ажиллагаа гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг бэлтгэн хүргэдэг Амрын гэрийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо, анхаарлаа хандуулно. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараараа бид экологийн цагдаагийн албаны үйл ажиллагааны талаар онцоллоо. Тус алба нь Монгол Улсын засгийн газрын 2020 оны Тэг 3 дугаар тогтоол, хууль зүйн дотоод хэргийн сайдын энэ оны А-дороо Тэг 9 дугаар тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг зөрчилдөд тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх чиглэлтэйгээр байгуулагдсан албаны 5 хилтэс 21 аймаг 64 суманд экологийн асуудал хариуцсан нийт 175 албаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Экологийн цагдаагийн алба нь бол Монгол Улсын засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, хууль зүйн дотоод хэргийн сайдын 2020 оны 1 сарын 14-ний өдрийн А09 дугаар тушаалаар бол цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчилдөд тэмцэх, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр бол байгуулагдсан. Тус алба нь бол өнөөдрийн байдлаар бол захиргааны удирдлага, эрүүгийн цагдаагийн зөрчил шалган шийдвэрлэх болон урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хилцэх нь 5 хилцтэй. 21 аймаг 64 суманд бол экологийн асуудал хариуцсан эрүүг ахлах мөрдөгчдийн орон тоотойгоор бол үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар бол 21 аймаг 64 суманд бол экологийн асуудал хариуцсан эрүүг ахлах мөрдөгч байцаагч гэсэн алба багч нар бол үүрэг гүйцэтгэж байгаа. Эдгээр алба багчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр бол өнгөрсөн онд бол орон байрныхын судалгаа, техник хэрэгслийн судалгааг авч нэгтгэхэд хэрэгцээд шаардлагатай техник хэрэгслийн шийдвэрлэх чиглэлээр бол тухайн орон нутгийн засаг дарга захиргаанд нь бол санал хүсэлтийг бол хөргүүлж ажилласан байгаа. Үүний үр дүнд бол бас нэлээдгүй ажлууд бол зохион байгуулагдсан. Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, олборлолт ашиглалтын технологийн онцлог, дэд бүтцийн байгууламжийг харилцсан уялдаатай төлөвлөөгүйгээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажил хоцрогдож, хүний буруутай үйл ажиллагааны улмаас Монгол орны өндөр уулын мөнх цас, мөсөн голын усны нөөц багасч, 391 нуур тойрон, 344 гол горих, 760 булаг шамт ширгэж, цөлжилт нэмэгдэх, томоохон төв суурин газруудын ундны усны нөөц шавхагдах зэрэг бодит аюул тулгарч байна. Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, засгийн газрын 2019 оны бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай 355, 2020 оны ашигт малтмалын тусгай зөвшөөрөл түүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус үйлдэлийг таслан зогсоох талаар авах зарим арга хэмжээний тухай 17 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласнаар 2020 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нийт 622 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 133 буюу 27.2%-аар хэргийн илрүүлэлт 3.5%-аар тус өссөн нь эерэг үзүүлэлттэй байна. Монгол Улсын хэмжээнд 2020 онд нийтдээ 622 хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа. Энд бол экологийн цагдаагийн албаны, эрүүгийн цагдаагийн хилтс, мөрдөн шалгах хилтс болон орон нутагт ажиллаж байгаа экологийн цагдаагийн ахлах мөрдөгч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажилласан байгаа. Энэ хэргийн онцлог гэх юм бол ер нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нь шууд өөрийн гэсэн эзэн харьяалах тийм эзэн байдгүй. Яагаад тэгэхээр зэрэг эзгүүхээр хүний нүднээс далд алслагдсан юм газарт үйлдэгдэг учраас тухайн хэргийг бас илрүүлэхэд бас жоох төвөгтэй байдаг. Энд бол хэргийн онцлог нь бас дээрээс нь мөн хэргийн хохирол бол бас нэлээд өндөр тооцогддог. Яагаад гэх юм бол жишээлбэл нэг амтан байлаа гэхэд, ховор амтан байлаа гэхэд тэрийг үнэлгээг нь 2 дахин нугалж төлөвлөх экологи эдийн засгийн үнэлгээ нь тооцогддог юм учиртай юм байна. Дээрээс нь уул уурхай байгаль орчныг нөхөн сэргээхэд бас нэлээд их зардал гардаг. Энэ зардлуудыг бүгднийг шингээж хийж үнэлгээ гардаг учраас нэлээд өндөр үнэлгээтэй. Жишээлбэл нэг мод огтлоо гэхэд тэр модыг тэгж тэр хэмжээний мод болтол нь хэдэн жил зарцуулагдсан бэ гэдгийг үзэх юм бол энэ модны ач холбогдол, мод ямар хэрэгтэй юм бэ гэдэг ойлголт нь гарч ирэх юм байна. Тэгэхээр иргэд маань энэ үнийг ухамсарлаж ойлгоогүйгээс тухайн үеийн хоромхон зуурын дөрвөн хугацаанд олох ашгаасаа
илүү өндөрт ашгаа тэрийг илүү өндөрт тавьснаас энэ хэргийг үлдээд байгаамаа. Тэгэхээр энэ иргэд бол энэ дээр бол бас энэ гэмтрэгт холбогдох, энэ гэмтрийг үлдэхээс бол татгалзах шаардлагатай. Яагаад гэвэл байгаль маань өөрөө нөөц нь шавхагддаг, байгалийн баялаг маань өөрөө нөөц нь хязгаартай байдаг. Хүний хэрэгцээ, хүний хэрэглээ бол хязгааргүй байгаад байдаг. Энийг бид хойч үедээ үлдээх, өвлүүлэх шаардлагатай байгаад байдаг. Монгол орны жишээлбэл одоо 8% нь ой мод байдаг. За мөн Монгол оронд чинь 6-7 мянган гол горих байсан. Тооллогоор одоо жил нийтдээ одоо 30 жилийн хугацаанд 2000 гаруй гол, нуур, цөөрөм ширгэж устж өгөө болсон гэсэн юм тооцоо гарсан байна. Тэгэхээр бид байгалаа хайрлаа хамгаалах нь бол бидний нэн тэргүүний зорилт болоод байгаа. Бидний амьдарч байгаа орчин бидний амьсгалах агаар уух ус маань хордож байна л гэсэн үг. Энийг ухамсарлаж ойлгох шаардлагатай. Тус албаны алба хаагч нар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчилдөд тэмцэх чиглэлээр 21 аймгийн нутаг дэвсгэрт 36 удаагийн хяналт шалгалтаар ажиллаж 303 холбогдогчтой 7.4 тэрбум төгрөгийн хохиролтой 218 хэрэг үйлдэлийг нөхөн илрүүлж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл алт угаах төхөөрөмж 31, терм 18, чулуу бутлагч 6 ширхэг, хууль бусаар олборлсон 6.4 кг алт, 84 тонн жонш, мөнгөн ус 41.6 кг, нэг ховор ургамлын үндэс 5.3 тонныг тус хураан авч битүүмжлэн ажилласан байна. За ер нь нийт үлдэгдсэн гэмт хэргийн өнгөрсөн жилийн үлдэгдсэн гэмт хэргийн 42% нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг байна. Тэгэхээр мод бэлтгэнэ гэдэг маань өөрөө төлөөгүй болчоод төлөөгүй бэлтгэхээ явж гэнэ үү гэж судлаад үзэхээр тийм биш. Ихэвчлэн ашиг болох зорилгоор. За өөрөө модтой ойтой газар амьдардаг улсууд төлөө мод бэлтгээд зах зээл рүү оруулж зарж борлуулж ашиг олж байгаа юм үзэгдэл байна. Одоо уул уурхаад гэх чинь хамгийн түгээмэл үлдчихэж байгаа хэрэг бол бас 36% нь ашигт малтмал хууль бусаар олборлох, ашиглах, хайх гэмт хэрэг эзэлж байгаа. За хууль бусаар ан агнах юм гэмт хэрэг дээр жишээлбэл янз янзын зорилготой байгаа. За эмчилгээнд хэрэглэх юм зорилго байна. За дээрэс нь ховор үзмэр, ховор амтны цуглуулгатай хүмүүс байна. За бөө шашны зан үйлд хэрэглэх тэр амтны идэрхнийг хэрэглэх. За мөн хурдан морь энд одоо хулангийн туурай ч гэдэг юм уу, хотонгийн хошуу хосуур болгож хэрэглэх ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаас энэ хэрэг ихэвчлэн үлдэгдэж байгаа юм. Нийтлэг үлдэгдэж байгаа 3 төрлийн хэрэг байна. За мөн хууль бусаар одоо химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэнд оруулах юм хэрэг бол бас нэлээд үлдэгддэг. Энэ ямар учир шалтгаантай байна гэхээр зарим энэ уурхаануудад бас химийн бодисыг бас ихэвчлэн хэрэгэлдэг. Үнтэй холбогдуулаад бас энэ химийн бодис ийм хууль бус эргэлт бас ийм гэмтрийг бас нэлээд гарч байгаа. Эвдэгдсэн талбай хэмжээг тогтоох, нөхөн сэргээлтийг холбогдох этгээдээр зохих журмын дагуу хийлгэх зорилгоор улсын хэмжээнд нөхөн сэргээлт 2020 ерөнхий арга хэмжээг зохион байгуулж, орон нутаг аж ахуйн нэгж байгууллагын 8.3 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгөөр 3148 га талбайд нөхөн сэргээлт хийлгэсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт урьд оны мөн үеэс 69.5%-аар өссөн байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөө санамж бичиг байгуулан хэрэгжилтийг ханган ажилласан. За экологийн цагдаагийн албанаас 2021 онд одоо байгалийн тэргуун төслийн 2 дугаар шатыг хэрэгжүүлнэ. Энэхүү шатны одоо гол ажлууд маань бол нэгдүгээрт одоо биологийн олон янз байдлыг хамгаалах, хоёрдугаарт бол уул уурхайн олборлолтын улмаас одоо эвдэгдэж үлдсэн одоо эзэн холбогдогчид тогтоогдог байгаа одоо 8000 гаруй га талбай нөхөн сэргээлтийн ажлыг одоо байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтарч одоо хийлгүүлэх ажил байгаа. Энэхүү ажил арга хэмжээний хүрээнд одоо уул уурхайн нөхөн сэргээлтийг ямар төвшөнд хийх ёстой, мэрэгжлийн зүгээс одоо мэрэгжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр одоо урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны эхлэлцийн зүгээс одоо онцгой анхаарч ажиллах юм байнамаа. За өнгөрсөн 2020 онд бол тус албанаас нийтгүй олон ажлын хэмжээнд зохион байгуулсан. Үүнээс дурдах юм бол байгалийн тэргуун төслийн хүрээнд эрлээ явлаа цэвэр усаа хайрлаа эдэргээд олон ажлын хэмжээнд зохион байгуулсан. За эдгээр ажлын хэмжээнүүдийг зохион байгуулахад бол төрийн болон төрийн бус байгууллагуудтай бол нэлээдгүй олон ажлуудыг хамтарч зохион байгуулсан. За экологийн асуудал хариуцсан алба хаагчдын одоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр бол
олон төрлийн ажиллагаа хамшааг мөн зохион байгуулж ажилласан байгаа. Тус албан нь бол хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, за иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бол нэлээдгүй олон ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилладаг. За энэ чиглэлээр бол иргэд маань бидэнтэй хамтарч ажиллахыг бол уриалж байна та бүхнээс. Байгаль орчин аялал жуулчлалын яам экологийн цагдаагийн албатай хамтран 2020 онд байгаль энэ тэргуун төслийн хүрээнд 4 том нөлөөллийн ажлыг хамтран хэрэгжүүлсэн юм а. За тухайлбал аялал жуулчлалаас үүдэн хүрээлэн буй орчинд үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх орон жүслийг түгээн дэлгэрүүлэх, аялагчдын соёл ухамсарыг дээшлүүлэх зорилгоор ирлээ явлаа цэвэр аян, ойн нөөцийн хомсдол усны бохирдлын их үүсвэр, түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагсгаас урьдчилан сэргийлэх зорилгоор ой модо хайрлын, цэнхэр алт усаа хайрлын аян, агаар орчны бохирдлын талаар ойлголт, урьдчилан сэргийлэх, зөвлөмж, мэдлэг мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх хүрэх зорилгоор орчны бохирдлыг бууруулын аяныг тус амжилттай зохион байгууллаа. Байгаль энэ тэргуунд төслийн хүрээнд таны дуу хоолой байгалыг хамгаалж чадна урайндор ногоон дуу хоолой, хогоор бүх хорл, ирлээ явлаа цэвэр, цэнхэр алт усаа хайрлын, ой модо хайрлын нөлөөллийн аянуудыг тус зохион байгуулснаар иргэд олон нийтийн байгаль орчинтой зөв харьцах, хамгаалах, мэдлэг ойлголт, боловсролыг дээшлүүлж, зөв үйлдэлд уриалж, сэтэлжүүлсэн, нийтийн дэмжлэг авсан нийгмийн захиалгат ажил арга хэмжээ болсон юм. Экологийн цагдаагийн албанаас 2020 онд 1828 гомдол мэдээлэл бүртгэн шалгасан. За энэ нь бол өмнөх 2019 онтой харьцуулахад 1.2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа. За эдгээр гомдол мэдээллийн хуулийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж холбогдох арга хэмжээ хуулийн дагуу тооцогдсон байгаа. За эдгээр гомдол мэдээллүүдээс 622 дээр нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шүүхээ шийдвэрлүүлсэн. За энэ нь бол бас мөн 2019 онтой харьцуулахад 27.4%-аар бас өссөн үзүүлэлттэй. За хэргийн илрүүлэлт бол 57.4%-тэй явж байгаа. Захиргааны зөрчлийн хувьд бол өмнөх онд 19 зөрчил бүртгэгдэж арга хэмжээ авч ирсэн бол 2020 онд 109-оор нэмэгдэж 128 гомдол мэдээллийг хуулийн дагуу захиргааны зөрчил шалгаж хариуцлага тооцож ажилласан байгаа. За энэ нь бол 19 онд бол экологийн цагдаагийн алба байгуулагдаагүй мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтс. Энэ хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулдаг байсан. За 2020 онд экологийн цагдаагийн алба байгуулагдсанараа за нууц талд үлдэгдээд бүртгэгдээгүй явдаг байсан гомдол мэдээлэл гэмт хэргүүдийг бүртгэж шалгах ажиллагаа явуулсан. Мөн иргэдийн бас ухамсар дээшилж цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэх энэ процесс ихсэнтэй холбоотойгоор энэ том үедээ юм өссөн үзүүлэлттэй харагдж байгаа. Энэ нь бол одоос нийгэм дээр хөрвүүлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд үлдэгдэж байдаг гэмт хэргүүдийг бүртгэн шалгах болсонтой холбоотой. Хүрээлэн төслийн багтай хамтран Шонхор эко нэвтрүүлгийн 2 дугаар, эко телевизтэй хамтран эко сэргийлэгч нэвтрүүлгийн 10 дугаарыг тус бэлтгэн иргэд олон нийтэд хүргэж телевиз радиогийн эфирээр 209 өдөр тутмын сонин сайтад 262 удаагийн ярилцлага мэдээ нийтлүүлж, өөрийн телефоны хэрэглэгчдэд давхардсан тоогоор 32 сая зорилтод мессеж илгээж, байгууллагын цахим хуудсанд 1113 мэдээлэл байршуулснаар давхардсан тоогоор 41.2 сая хүнд хүрсэн байна. Энэ хоёр шийд төгрөгийг авч чадахгүй. Агуулгасан бол эрүүгийн хуулийн 22-ийн 4-р зүйлийн 22-ийн 4-ийн 1 зааснаар 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэв. Агуулгасан бол Монгол Улсын эрүүгийн хуулийн 22-ийн 5-р зүйлийн 22-ийн 5-ийн 1 зааснаар 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэв. Цагдаагийн ерөнхий газар. Санхүүгийн асуудал тулгарсан охид бүсгүйчүүд хуурамч цахим мэдээллийн хуудсанд өөрийн нүцгэн зураг өгснөөр гэмтэргийн хохирогчулсныг эрүүгийн цагдаагийн алба илрүүллээ. Хэргийг тодруулбал эрэгтэй 30 настай байна Говьалтай аймгийн Харьяат.
2020 оны 6 дугаар сараас эхлэн уг гэмтэргийг үйлцэн хэмээн мэдүүлжээ. Зээл авахаар холбогдсон иргэдээс зөвхөн охид бүсгүүчүүдийг онцлон сонгож, зээлийн хүү болон барьцааны оронд түүний нүцгэн зураг болон дүрс бичлэгийг авдаг хэмээн мэдүүлжээ. оны 6 дугаар сараас хойш иргэн бэм Facebook орчинд хурамч хаягнуудаас ямар нэгэн барьцаа хүүгүүгээр зээл олгоно гэх зарыг байршуулж, за уг зарын дагуу холбогдсон иргэдээс насанд хүрээгүй буюу ганц бие эмэгтэйчүүдийг сонгон, за зээл олгох одоо барьцааны нэрийдлэр өөрсдийнх нь нүцгэн зураг бичлэгийг авч одоо уг бичлэгийг авснараа ахин бичлэг явуул гэж өөрийн иргэшээлд оруулан занхийлах хууль бус үйлдэлүүдийг иргэн цагдаагийн албанаас илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Уг этгээд нь эрхэсэн тодорхой ажилгүй орон нутгийн хаягтай боловч одоогоор Улаанбаатар хотод Бэхжиндээ оршин суудаг 30 настай эрэгтэй байгаа. За урьдчилсан нөхцөл байдлаар уг этгээд нь Facebook зээл санхүү мөнгөө амка аха Жене Жамка зэрэг одоо хууль бус хуурамч Facebook хаягуудаар одоо уг хууль бус үйлдэлүүдийг хийж байдаг нь тогтоогдсон байна. Тэгэхгүй нэг өөрөө зээл үзэлдэж байгаа нэг гадаадын хүмүүс толботод тэг чад нэг бүрэлцээ. Тэг тэрнээс хэлсэн авал өөрөө юу юм хийж болохгүй ч үгүй. Тэгэл группүүд дээр цаартай байл. Facebook-ыг нээж байгаа. Зээл санхүү гэсэн тийм Facebook. Тэгэл групп дээр чатдаг хүмүүс өөрсдөө нөгөө зартайгаар чатж ороод ирдэг. Чат группнууд дээр зөөнөө зураг бичлэг солилцдог тийм группүүд дээр тавьдаг гэсэн. Солилцоод явахд бол мөнгө төгрөхгүй л дээ. Заруул бичлэг зураг заруул. Хүмүүс урдчлаа мөнгө байхгүй гэдэг юм бол шууд. Урдчилааны орондоо тийм нүцгэн зураг. Тэгээ өгтөд нүцгэн зураг. Тэгээ тийм нэгээс 5 минутын тийм тийм бичлэг хэлгээд нүцгэн тийм залуучууд дэлгэд энэ бол болохгүй зүйл байна. Маш их эрсдэл дагуулдаг. Өөрөө болон гэр бүлийнхнийгаа маш их эрсдэлд оруулдаг юм зүйл. Тухайн иргэнбэд Монгол Улсын эрг хуулийн тусгай ангийн 13-ийн 5 занал хийлэх, 16-гийн 8 хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, Монгол Улсын эрг хуулийн тусгай ангийн 17-гийн 3 заллах гэмтэргээр тус үйлчлэн мөрдөө шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ийм дэргэц та бүхний цахим мэдээллийн хуудсанд ажлын санал болон зээлийн санал ирсэн тохиолдолд нэгтэлж үзэж, хувийн мэдээлэл олгохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Амар тайван амьдралын төлөө хамтдаа.